Дараагийн мэдээ. ЖЭТ олон улсын сургууль нь 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн үр дүнгээ багш, сурагч, эцэг их, асар хамгаалагчтай хамтдаа дүүнэн эх хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн шинжилэл зорилго, хөгжлийн чиг хандлага аль биесээр танилцууллаа. За энэ хүрээнд хөтөлбөр тус бүрээр тусгай асар, танилцуулгын болонгууд засч, эцэг их, асар хамгаалагч нарын сонирхсан асуултад нээлттэй хариулдагч сургалтын шинжилэл онцлог мэдээллийг газар дээр нь хүргэлээ. ЖЭТ олон улсын сургууль нь хүүхдүүдийг сурлагаас гадна авиас чадвараар нь хөгжүүлэхийг зордгоо. Иймээс ч тус сургууль дээр 25 дугуулан клуб хичээллэж байна. Сурагчид бүтэн жилийн турш хийсэн бүтээл, сурч мэдсэн зүйлээ эцэг эхтэй тайлагнаж, урлагийн тоглолт зохион байгуулсан юм а. Энэ жилийн өдөр нэлээд амжилттай болсон. Энэ жил ер нь голцоо бидний дижитал буюу мэдээллийн технологийн дугуйл нэлээд оруулсан. За хамгийн гол нь бид нар хүүхдийн эрүүл мэнд гэж яриад байгаа. Эрүүл мэндийг яаж бид нар барих вэ гэхээр дуу, хөгжим, бүжиг, уран зураг гэдгээр дамжуулж бид нар эрүүл мэндийн боловсрол давхар олгож байгаа. Тийм болохоор бол манай хүүхдүүдийн тайлбарт маш амжилттай болж байна. Тэгээд эрэгчид бол бид нар улам одоо төгөлдржүүлээд зарим дугуйлыг бол хичээлийн хөтөлбөрт нь оруулъя гэсэн юм санаа байна. Well, we're not really that much different from other schools. Манай сургууль Монголд олон улсын Кембриж болон IPC хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль. IPC хөтөлбөр нь дэлхийн 98 орны 10,000 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж байгаа шилдэг хөтөлбөр. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдлыг маш сайн дэмждэгээрээ онцлогтой. Харин дунд анхлах ангитай олон улсын Кембрижийн IGCSE ASA хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сертификат нь дэлхийн шилдэг 100 гаруй хүртэлх сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөг. Мөн энэ үеэр дөрөвд хичээлдээ сурагчдын зурсан зургаар хандивын үзэсгэлэн зохион байгууллаа. Өмнөх жилүүдийн үзэсгэлэнгийн орлогыг Баянзүрх дүүрэг, Сонгон хайрхан дүүргийн эмнэлэг болон асрамжийн газарт хандивуулж байсан. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээр олсон орлогыг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд зориулахар болжээ. Түүнчлэн энэ үеэр ЖЭТ олон улсын сургуульд 30% хөнгөлөлтөд суралцах, англи хэлний төвшин ахиулах сургалтанд хамрагдах, IELTS-ийн албан ёсны шалгалтыг үнэ төлбөргүй өгөх эрхийн бичгийн азтнууд тодорсон юм а.